Өнгөрсөн бямгаргийн 17 цаг 30 минут 58 секундын орчимд Гачуурт Гүнжээ олоо орчин буюу хотын зүүн хэсэгт 4.4 магнитийн газар хөдлөл болжээ. Тодорхойлбол Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд орших Гүнжийн сүм гэдэг газраас хойш 7 км газарт 4.4 магнитийн хүчтэй газар хөдлөлт гүн нь 2 км-ийн хэмжээтэй болсон байна. Их сурвалжуудын мэдээлснээр жижигхэл 2 удаа мэдрэгдсэн бөгөөд 4.2-аас 4.4 магнитийн хүчтэй байжээ. Газар хөдлөлтийн улмаас сэрэгдэж ямар нэгэн ноцтой хөрвүүлжсэн талаарх мэдээлэл онцгой адил ерхий газарт ирээг байна. Өнгөрч 7 хоногт эх оны Монголын эдийн засгийг тодорхойлох төсөв мөнгөний бодлогын төслүүдийг улсын хурал түргэн байлаа. Эх онд инфляцийг 1.5 тоонд буюу 7% барьж цаашлаад дунд хугацаанд 5-7% хүргэж санхүүгийн доктортой байдлыг хангаж ажиллах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монгол амтны эрхлэгч зол жаргал улсын хурал түргэн барьсан юм а. Харин сангийн сайд болор төрийн зарим агентлаг газрыг татан болгож адил чиглэлтэй төрийн захиргааны газруудыг нэгтгэх яамд дэд сайдгүй ажилуулж төсвийн алдагдлыг 3% барихаар тусгасан 2016 оны төсвийн төслийг улсын хурлын дарга түргэн бариад байгаа юм а. Улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар өршөөл үзүүлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх байсан ч улсын хурал дэх Монгол Ардын намын бүлэг өнгөрсөн баасан гарагт 5 хоногийн завсарлаг авлаа. Төрийн ордонд өнгөрсөн 5 өдөр Монголын хуульчтай холбооны 2 дугаар их хурал боллоо. Холбооны ерөнхийлөгч Батцбгийн бүрэн эрхийн 2 жилийн хугацаа дууссан учраас энэ удаагийн хурлаар Монголын хуульчтай холбооны ерөнхийлөгчийг сонгох ёстой байв. Их хурлын төлөөлөгчдөөс 4 хуульч дүрсэлдсэн. Тэднээс өмгөөлөгч Жаминдав нэрээ татснаар Баяр сайхан Гүнбэлэг Мөнх Батнар дээр санал хураалт явуулсан юм а. Санал хураалтаар 50 нэмэлт 1% санал авсан хүн байгаагүй тул өндөр санал авсан Монгол Улсын их сургуулийн багш дэд профессор Баяр сайхан Монголын хуульчтай холбооны олон улсын эрхцэн тагмын тэргүүн доктор Гүнбэлэг нар дээр санал хураав. Ингээд олонхын саналаар Гүнбэлгийг Монголын хуульчтай холбоог эх 2 жил удирдах явах ерөнхийлөгчөөр батамжилжээ. Гүнбэлэг нь үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр 14 жил ажилласан түүх эрдэмтэн Махтаймч Болдоотэр хүү юм байна. Ардчлалын алтан хараацнуудын нэг Санжаа сүрэнгийн зэрэг дүртэй 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гартаа маалцснаас хойш жил бүрийн энэ өдөр түүний гэр бүлийн журмын нөхөд арчилсан хүслийн цэцгэлтнүүд болон үйл хэргийг нь мэддэг хүндэтдэг ард түмэн зориг асны хөвшин цэцэг өргөж дурсгалыг нь хүндэтдэг уламжлалтай. Өнгөрсөн баасан гарагт илүүдэр тохиож 17 жилдээ зориг асны хөвшин түүний төрөл төрөсөд болон ардчлалын удирдагчид болон намын нөхдөд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид сард 4.5 сая, улиралд 13.5 сая, хоёр улирал тутамд 27 сая төгрөг урамшуул авч байсан нь шилэн дансаар нийтдээ болсон. Энэ мэдээллийг авсан иргэд улсын засаг хүнд цалин нэвтрүүлэг тавьж чадахгүй байдалд хүрч байхад нийслэлийн дарга нарын тансаглал хэрээс хэтэрж байна гэж сүмжилсээр байгаа. Харин улсын хурлын амрын чуулганы нээлтээр улсын хурлын даргын хол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урамшууллыг энэ улирлаас эхлэн зогсоохыг ерөнхий сайдад үүрэг болгожээ. Мөн төсвийн хөрөнгийг бүрэн таран хийсэн буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч ажиллахыг засгийн газарт үүрэг болгосон байна. Ашиглалтанд дарах хугацаанаас жил гаруй хугацаагаар хойшсон нийслэлийн автоулчлалыг нэг дор төвлөрүүлэх зорилготой автоталдааны зохицолбор өчигдөр албан ёсоор нэгдлээ. Нийт 6000 гаруй автомашины зогсоол, сэлбэг хэрэгсэл засварын төв төвийн нэг дор байгуулах энэхүү бүтээн байгуулалт 22-ын төвчний урд хэсэгт байрлаж байгаа юм а. Мөн нийслэлийн татварын газар, мэргэжлийн аль тэрхий газар, нийтийн тээврийн газар, цагдаагийн газар, авто замын газар, автотээврийн үндэсний төв банк санхүүгийн байгууллагууд тэнд үйл ажиллагаа явуулах юм а.